Hey залуусаа Ocus podcast-ийн 2 дахь дугаар инхүү эхэлж байна. Энэ удаагийн дугаартаа Америк нэгдсэн улсад нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг YouTuber, vlogger, сувда ширгүүдийг онцолж урьж оролцууллаа. За сайн уу сувда өглөөний мэнд хүргэе. Урилгын маань хүлээж авч оролцож байгаад маш баярлалаа. Хойлоо ч бас хөөрхөн хэдэн цагийн зөрүүтэй байна тий. Одоо нэг үе дахиад авах. Манай коммент огсаасан. Камач дахиад авах гэсэн историйг юм ярьчихсан чинь. Ийм гоё подкастнда бас урьж авсан найзтай баярлалаа. Ийм хөрхөн хүмүүс аягаа орон зэрэг өгсөн гоё ярилцлага болчихж байгаад бас баяр хүргье. Баярлалаа. За сувда маань юугаа влог эхлээд YouTube хийж эхлээд яг жилийн хугацаа өнгөрсөн байна тий. Тийм тэгээд хурдан байна. Тэгээд старт. Тийм жилийн хугацаанд ингээд 54,000 одоо өнөөдрийн байдлаар бол яг 54,000 даагчтай байна. Тэгээд яг энэ 54,000 даагч гэдэг бол маш цөөн тоо бол биш. Тэгээд одоо яг олонний танил биш хүний хувьд эхлэхэд бас ингээд энэ хэмжээний даагчтай болно гэдэг бол маш хичээн чармаалттай их сайн чаналтай контентын үр дүн байх гэж бодож байгаа. Тэгэхээр яг энэ хэмжээний даагчтай болоход хамгийн их нөлөөсөн зүйл мөн жилийн өмнө юугаа YouTube эхлэж байхдаа яг энэ жилийн дараах байдлыг юу ямар байдлаар төсөөлжсэн бэ? Юу ч харж ирсэн бэ? Найз нь чи найз байгаа мэдгүй би найз нэг бодлын хүчтэй хэлсэн шүү дээ. Тэ айгүй нэг бодлын хүч гэж айгүй ярьдаг. Тэгээ нөгөө ерөнхийдөө найз нь бол яг заахсаар 50,000 байна гэж бол бодоагүй. Гэхдээ жилийн одоо хамгийн их блог эхлэж байхдаа би чинь айгүй нөгөө хүн чи яадаг л нэг юм хэлэхээр ингээл эхлээд айж байгаа тэгэл амар урам зориг аваад хэлдэг шүү дээ. Яг ингээл амар урам зоригоор дүүрэн үеэс учраас юу ч тохиолдсон хамаагүй би зүгээр контенттай л анхаалаа хандуулаад хүмүүст айгүй гоё хүрхэцтэй айгүй гоё те одоо урам зориг өгсөн тиймэрхүү бичлэгүүдийг хийж ахад хүмүүс л намайг явандаа үзчихэл таараа гэсэн айгүй тийм хандлагаар ихтлээ. Гэхдээ би ингэж бодож байсан хамгийн анх за нэг жилийн дараа хэд нэг 2,000 subscriberтай байна ах та. Яг л эхлээд айгүй удаан мэдэн штэ. Эхлээд 7 хоног гэдэг гэл. За энэ байдлаар ер нь юм байх юм. Гэтэ хамаагүй тэгсэн ч хамаагүй би дуртай байгаа учраас ерөөсөө хамаагүй дуртай мэй хийж байгаа учраас надад нэг дагагчтай олон тоондоо хамаагүй зүгээр миний хийж байгаа контентэнд л анхаарлаа хандуулъя гэсэн хандлагаар байсан. Гэтэ яг ингээд нөгөө хайрын түүх тэгэл жингээ хаях энэ төрөл бичлэгүүд айгүй хүмүүсээ үзээд эхэлсэн чинь амар улаан уран зориг оруулаад жилийн дараа ер нь 50,000 голчхын дайш шүү гэж бодож байсан. Ерхэнд бол харж исэн айгүйх бичдэг байсан. Одоо ингээд найз цайны тэмдэглэлийн дотор чамд авчиж уншиж өгье гэжсэн чинь марцсан шүү дээ. Яагаад ер нь тухайд айгүйх найз тэмдэглэл бүтэлдэг гэдэг айгүй нөө үзэгчтэй хэлдэг байхгүй юу. Тэмдэглэлээр юу чичдэг вэ гэхээр одоо яг нөө мөрөөж байгаа юмыг одоогийн цаг дээр бичээд яг одоо би одоо ирээдүйн хэн болохоор би ирээдүйн мэрэн гэж бичдэг шүү дээ. Бодлын хүч болохоор нөө таталттай байлболохоор яг одоогийн цаг дээр бичих гэдэг юм лээ. Одоо яг удаа би намайг одоо олон хүмүүс айгүй хайрлж үзэж дэмжиж байна. Би одоо контентуудаа хийгээд үнэхээр надад гоё өнөдр гэж айгүй бичдэг байсан аахгүй. Тэгэхээр яаж би тархиндаа айгүй гоё эрэг номгод мэдээлэл өгөөд. Ерөнхийдөө харж исэн. Тэгээ нөө бичлэг хийхэд хамгийн их нөлөөлсөн юм айгүй олон юм нөлөөлдөг. Яг нэг юм хийхэд авчихсан. Одоо чи ч гэсэн контент хийж байгаа номны айгүй сайн мэдчихэж байгаа шүү дээ. Айгүй бид нар контент чанартай хэвстэй одоо гоё санаануудыг бусдад хүргэх хэвстэй. Тэгэл ингээл зөндөө олон байдаг ч гэсэн хамгийн чухал зүйл нь яг чиний хувь хүн одоо отоо гэж хүн өөрөө юм бэ. Савдаа гэж яг ямар хүн юм бэ? Миний бодлоор яг хувь хүнийг нь хүн хараад үзье, үзэхгүй гэдгийг сонгодог юм шиг санагдсан. Тэгэхээр хувь хүн бид нар өөрсдөө аягүй сайн хөгжүүлж, бид нар өөрсдөө аягүй тийм бусдад аягүй гоё сэтгэл энерги өгч чаддаг. Бусдад аягүй гоё чин сэтгэлээсээ ханддаг. Дээрээс нь бид нар өөрсдөө баян хөгжүүлдэг байх юм бол бидний контент дагаад хөгжөөд явна. Тэгэхээр тийм л байна да. Яг үнэн зөв. Тэгэхээр влог ярьж эхэлснийх сувдагийн маань влогны гол зорилго влогоор дамжуулаад хүмүүст юу хүрхийг хүсдэг вэ ер нь? За найз нь болохоор яг контентын гол зорилго нь хүмүүс одоо зөвхөн одоо гэр бүлийн влог одоо өөр контентуудаар нийлүүлээд хүмүүс яг одоо сувдагийн яг бүх хийж байгаа контентээс гол том зорилго нь юу хараасаа гэж хүсдэг вэ гэхээр ерөөсөө за хамгийн нэгдүгээр бол бидний амьдрал бол ер нь бол бидний гарттай тэгээд бид хүн болгонд хүсэл тэмүүлээд байдаг те. Тэгэхээр одоо бид нар өөрсдийгөө хөгжүүлээд яг нэг зорилго төлөө тууштай явах юм бол бид нар өнөөдөр юу хийж байгаа хамаагүй. Одоо чинь би ингээл за би гэртээ 3-т хардаг, дээрэс нь би айлын одоо 3-т хардаг гэж ингээл юм хийхгүй баймаар л байна л да. Гэхдээ нөгөө яг тийхгүйгээр зөвхөн хүсэл тэмүүлэлдээ хүн зорилго тавиад айгүй тийм өөдрөгөөр одоо тэмүүлэх юм бол
дээрэс нь хувийн хөгжөлтөштэй амар чухал одоо сэтгэл зүйн одоо юу одоо зөвхөн боловсрол гэж одоо нэг хичээлээ задаг боловсруулаас илүү хоббиний хөгжил айгүй илүү юм байна. Тэгэхээр ерөнхийдөө тэр бүхнийг базаал зүгээр эмэгтэй, эрэгтэй, залуу эмэгтэйчүүд миний үе ер нь хөвчлэн миний үе одоо гэртээ байгаа ээж нар зүгээр л нэг өөрийнхөө төлөө тэр нь болохоор юу ч хийж болно шүү дээ. Жингээ хаяах өөрийнхөө гоё үйлдэл болох ч гэж болно. Өөрийнхөө төлөө үйл хийсэн хүн л ер нь бол айгүй гоё ажиргалтай байж чаддаг юм шүү. Чиний амьдрал чиний гарт байдаг юм шүү гэдэг санааг л үнэхээр өгсдөг. Тэгээд өөрийгөө бүтээхтэй, өөрийгөө бүтээх, өөрийгөө олох тухай ингээд чамд ингээд асуусан чинь яг өрхөн дэлгэр одоо юутай учраас базаад ингээд хэлэх гэхээр жоохон хэцүү байна. Тэгээд ерөөхдөө санааг нь ихтэй ойлгосон баг. Аха. Тийм ээ. Ерөнхийдөө бүх контент дотроос л ер нь тэг хүн ер нь ингээд нөө угаасаа ер нь яг ингээд хүн хийхээр ингээд болоод байгаа хгүй тий. Ялангуяа би Америкт ирсэнээс хойш монголчууд ямар их потенциалтай юм бэ тий. Ямар их тийм нөөц боломж байдаг юм бэ гэдгийг амар сайн ойлгосон байхгүй. Зүгээр л тий. Зүгээр бид нар нөөц болцоо тултал нь л ашиглах хэрэгтэй юм лээ. Тэрийг айгуу сайн ойлгож авсан. Тий. За тэгэхээр нөгөө Rise Together болон дээрээ 5 дугаар дээр нь 2019 оны 19 онд ойлгож авсан 19 зүйл гээд тэгээ тэрний тэн дээр нэг ийм зүйл ярьсан байсан. Айгүй олон жил удаан ингээд YouTube хийя тэ сонирхлынхаа дагуу ингээд хий гэж бодож исэн. Гэтэл ингээд ердөөсөө тэргээ ингээд нэг бас хийж эхэлж чадахгүй. Гэхдээ 3 4 жилийн дараа миний ойлгосноор бодсноосоо 3 4 жилийн дараа хийсэн юм шиг байна. Тэгэхээр тэр ихтэй юу хэлсэн бэ гэхээр нөгөө өөртөө итгэлийг би бодлогочоод эхэлсэн гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр надад тэр айгуу сонирхолтой санагдчихсэн. Өөртөө итгэлийг яаж би болгосон бэ? Яаж өөртөө ажилласан? 3 4 жилийн хугацаанд тэр юу итгэлийг яаж олж авсан? Яаж бэлдсэн? Ерөнхийдөө бол ингээд одоо хүн болгоно сэтгэлийн гүнийг бодогдоо хийж чаддаг юм байдаг тий. Тэгээд ерөнхийдөө яг тэгж бодож яваал тэгэл яг чиний хэлдгээр одоо ингээд би чадахгүй дээ намайг хинж үзэхүдээ гэж ингээд хүндээ эргэлзээ төрдөг штэ. Тэгэхээр хамгийн түрүүнд өөртөө итгэлтэй болохын тулд бид бодлоо л аюу зэгцтэй болох хэрэгтэй юм байлээ. Ягаад гэвэл бидний ингэж өөртөө итгэхгүй байгаа одоо ингээд эргэлзээд байгаа юм чинь бодит үнэн биш байхгүй юу? Факт бол биш. Зүгээр бидний толгойд ургуулад бодсон юм аюу хурамч одоо нэг юм яваад штэ. Яг тэгвэл хийж үзэх бол бид нар яаж мэдэх юм те. Тэгэхээр өөртөө итгэлтэй болохын тулд найз нэг одоо айгүй хөх яаж ирсэн нөгөө өөрөө урамшуулах айгүй юмнууд яг бичиж тэмдэглэж одоо жишээ нь савдаж чи бол те бусдыг одоо юугдчих чинь одоо өөртөө урам зориг өгөх гэдэг штэ. Чи одоо үйлдэл хийснээрээ олон эмэгтэйчүүд урам хайрлаж чадаж байгаа гэж нөгөө бас яг одоогийн цаг дээр яг ирээдүйд чи тэгнэ гэж хичээгүй. Яг өнөөдөр савдаж юм байна. Тухайдаас айгүй нэг хоёр дахь охиноо гаргаад үгээ гаргаж гисэн нэлээд жиг нэмсэн. Тэгээд нэг жим нэмэлттэй байх үедээ бас яг өнөөдөр би өөрөө хүссэн эрүүл сарвал битэй байна гэдэг ч юм уу. Ингээд айгүй тийм урмын айгүй тусалдаг одоо нэг зоригжуулалт affirmation гэж ярьдаг шүү дээ. Тэрийг айгүй бичиж тэмдэглэж айгүй уншиж талент харж өөртөө айгүй ярьдаг байсан. Тэгээд дээрэс нь яг л юм харах өнцгөө айгүй өөрчилсөн байхгүй юу. Одоо айгүй амиа утсан байгаадсан байхгүй юу. Өмнө нь болохоор юу гэхээр амиа ягаад өөртөө итгэлгүй байгаад байна гэхээр би айгүй өөрийгөө бодоод байхгүй. Яна намайг одоо хүн яна би тэгч байна гэлтэй. Тэгээд бодоод нөгөө бодолтой ингээл автагдаад тэнгууд нь би юу гэж өөрчилсөн бэ гэхээр өнөөдөр би тодорхой хэмжээгээр өөрийгөө бүтээж чадаж байгаа тий. Хүний зүтгэж ирээд ямар их бэрхшээлийг туулаа одоо мэдээж хэрэг хажуудах нь маань маш сайн хүн. Гэхдээ ториоч гэсэн зөндөө асуудлууд байсан. Хүний зүтгэх их орноосоо хол байх ямар хэцүү байдаг юм бэ? Энэ үед чинь бид нар чинь ингээл дээрээс нь арьс өмнөний ялгуур гэж ярьдаг шүү дээ. Мэдээж яг улаантай ингээл ялгаад гэлгээд байхгүй ч гэсэн одоо жишээ чи одоо нэг Аз хүн шүү чи бол бидний нэг биш шүү гэдэг яг жоохон мэдэрдэг амьдралаасаа. Тэгэж ингэж явж байгаад яг юу гэж бодсон бэ гэхээр яхаараа би ингэж одоо нэг амар контрол гоншгоноор амьдралынхаа одоо нэг юу нь болох гэж тий одоо нэг victim гэдэг чинь юу вэ? Хохирогч болж байгаа тоглох хэрэгтэй. Би өөр амьдралдаа гартаа авна. Би энэ хүмүүст сувдаа гэдэг өөрийгөө би таниулъя гэдэг. Хамгийн өөртөө итгэлийг ярьж штэ. Яг амьдралдаа хийж өөртөө итгэлийг үүсгэсэн байхгүй тий. Хүмүүсийг зүгээр би хайрлаад аюугаа хайраар ингэчих юм бол тэр хүний надад буцааж хандах юм ч хамаагүй гэж одоо Америк сүмийнхэн хүмүүстэж юм тэгж харсан гол буцаад нөгөө хандлага шал өөрөөлөд эхэлж байгаа байхгүй юу. Би өөрөө бодсон бодол дээрээсээ гаргаж байгаа үйлдэл маань аюу жижигхэн юу авчираад байгаа байхгүй юу. Үрдүнг яг тэр шиг одоо болоод ихтэй ч гэсэн би бодож байсан байхгүй. За би амьдралдаа ингэж чадсан юм чинь одоо хүсэл мөрөөдлийнхэн төлөө зүтгэе. Тэгэхээр хүсэл мөрөөдөлд хүрэхийн тулд би эхлээд одоо надад нь хилээд байгаа сөрөг бодлууд цэвэрлээд өөрхөн бодол дээр ажиллах хэрэгтэй юм байна. Өөртөө итгэлээ үүсгэхийн тулд аюуг тасгал одоо
янз бүрийн урмын ном, урмын ном. Тэгээ хамгийн нэг юм ийм уучлаарай баахан юм яриад яг голчхон явчихсан байна. Яг бид нар өөрийнхөө өөртөө итгэлтэй бид нар өөртөө харж чадахгүй байгаа үед яг өөрийнхөө итгэл яг өөрийнхөө намдаа гоё ярьдаг хүмүүстэй ярилцах хэрэгтэй юм лээ. Би ингэж гэж байгаа гэдэг тийм. Одоо хамгийн түрүүнд би дүүтараа ээжтэйгээ ярьсан. Хууль амар дэмжээлтэй. Манай дүү маань анаа би танд хэлдэг штэ. Та айгүй гоё итвч байж чаднаа. Танд аягүй гоё чанар байгаа гэж. Тэнгүүс хүн чинь ингээл урам ордог байхгүй. Нэр тиймдээ гэж ингээл бодоод тэнгүүс би дараа найзтайгаа ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь маа нэг найз над отгоо гэдэг найз нь хэлчихсэн байхгүй. Савта чи ингээд амар гоё хүнд урам хайрладаг. Чи надад ямар их гоё өөрчлөлтийг өглөө. Чи хизэнэ ингээд хүнд нөлөөлдөг штэ. Чи зөв хүрээлэлтэй л нөлөөлдөг байхгүй. Одоо чи ингээд гоё хүрээлэлт хэлчихээр хэлчихэл гэсэн үг байхгүй. Тэгэх юм бол чи ингээд гоё Монголын зөндөө олон гоё эмэгтэйчүүд гэртээ байгаа бүсгүүчүүдэд урам зориг хайрлаад аюу гоё үлгэр жишээ болж чаднаа гэж хэлсэн чинь би бүр ингээд нэрээ тийштэй. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр заримдаа бид нар өөрийнхөө итгэлийг олж чадахгүй байгаа үедээ чамд аюу гоё урам хайрлаж чадах хүмүүст яг юу хүсэж байгаа яар. Одоо би яг ингэж гээд байгаа чи яах вэ гэл ингэдэг нөгөө хүмүүс чинь чамд хэрэгтэй тэр нөгөө урам зориг гэж өгөх юм байлаа. Яг л одоо чи өөрийгөө зурны жааз гэж төсөөлөх юм бол мотор зургийг харж чадахгүй байгаа байхгүй. Ямар үзэсгэлэнтэй зураг байна вэ гэдгийг. Тэнгүүд одоо чи намайг харчиж байгаа шүү дээ. Сувтаа чиний зураг чи ийм юм биш үү? Ямар гоо үзэсгэлэнтэй зураг вэ? Чи одоо ийм байна гэж хэлэнгүүт гэж бид нар чи айгаа гоо урам авдаг байхгүй. Яг тэгж хэлэх юм байлаа хүүхдэд итгэлээ. Тэгээд үйлдэлийгээд үр дүнгээ хараад эхлэхээр хүн яваандаа итгэл нөсөөлээ. Тэрээс үйлдэл хийхгүй бол бид нар ерөөсөө үр дүнгээ мэдэхгүй тэгэл ингээл бодоол яваад байна. Яах вэ гэл тэ. Тэгээд тийм. Хойлоо яг гоё сэдвээр орлоо. Айдас гэд. Тэгэхээр хүн болгонд бас те бодогдоод идэг хийж чаддаггүй, эхлүүлж чаддаггүй тэгсэн мөртлөө бодол яваад идэг зүйлүүд бас байгаад байна. Тэгэхээр энэ бас магадгүй нөгөө гацаад байгаа нь айдастай нь холбоотой хүн намайг юу гэх бол ингэчих болоо тэгчих болоо те хүний бодлоос айдаг өөрийгөө бодлоор хязгаарлалтай. Тий, ерөнхийдөө юм байхгүй наа. Бас нөгөө ер нь юмыг айгүй тийм нөгөө хамаг юм бидний бодлоос эхэлдэг гэдэг байгаа ш. Найз нь яг тэгжээс одоо ингээд айдас гэдэг нь ямар айдас байгаа юм гэхээр бид нар гол яана хүмүүс намайг үл таавал яана тий гэдэг ч юм уу тий хүлээж авахгүй бол яана тий эсвэл хүмүүс намайг дарамжлуул яана гэдэг ингээд эсвэл хүмүүсийн бодол хүмүүс намайг юу гэж бодох вэ гэдэг айгаа олон шалтгаанаас бид нар болж айдаг байхгүй эхлээд өөртөө итгэхгүйгээс болж байна эсвэл бусдын хэлэх үгнүүдээс айн эсвэл өөрөө бусад хүмүүс хүлээж авахгүй бол яана бүр таахгүй яана гэж байна. Тэгээд бодсон найз нь яг одоо юу сэрээсэн бэ гэж би ингэж бодсон. Тэгвэл яна ингээл яна манай хатан ээж аав маань намайг болохгүй яна яг тэгвэл сүмийн ээж бол хүүхдүүдээ л өсгөх ёстой гэдэг ч юм. Нэг тийм одоо хинч намайг тийж хэлээг байхад би өөрөө тийм бодлыг өөртөө суулгасан байгаа байхгүй. Тэгвэл яна би өөрийнхөө тэр зохиоцсон бодолтой өөрөө бодоод тэгээ яваадсан. Тэгээ нэг өдөр би юу гэж бодсон бэ гэхээр ямар ч гэсэн би өөрөө хийгээд үзэхгүй бол би ерөөсөө асуултыг мэдэхгүй, хариултыг мэдэхгүй тий. Тэгээ дээрэс нь би хийхгүй бол өөр хүн хийж л таараа. Одоо би энэ бодоод байгаа мөрөөдөд байгаа юм хийхгүй бол миний мөрөөдлийг өөр хүн хийгээд би насаараа тэр хүнийг үзэж харамсаж амьдна тий би байх байсан штэ би яг ингэх гэжсэн штэ гэл тий тэгэхээр миний бодлоор яг над чиг хүсэлтэй яг эмэгтэйчүүдэд урам өгье гэсэн олон эмэгтэйчүүд байсан баг YouTube хий тий одоо боломжтой тэр гарахгүй тэр чинь YouTube-ндээ голно биш хүн болгон айгуу тийм амьдралтай айгуу гоё чухал бай гэсэн мэдрэмжийг хүсдэг тий ингээл айгуу гоё чухал хүн байх юмсан гэл тэ. Тэгэнгүүт яг бидний хувьд яг одоо влог гэдэг юм амар нээлттэй болсон учраас хүн болгон влог хий гэдэг нь хүсэлтэй. Тэрүүгээрээ дамжуулаад өөрийнхөө үзэл бодлыг амьдралынхаа одоо бусдад одоо зөвлөгөө гэдэг ч юм уу. Эсвэл яг энэ зүгээр бусдад гоё инээмсэглэл инээ тайрлахтай нөө контентууд байдаг шүү дээ. Интернет баягаар. Тэгэхээр энийгээ хийж чадахгүй яваад байгаа хүмүүс одоо хийж байгаа хүмүүсийг хараад дотроо боддог л хальтаа би явуулна хий гэж бодож ирсэн шүү дээ. Би насаараа л гэж гайхаж явна. Тэрний хооронд хийцэн л яриад юм байлаа. Тэгээд эрэнгүүт айц алга болохгүй. Би яг боддог байхгүй. Амжилттай хүмүүсийг бид нар юу гэж боддог вэ гэхээр ерөөсөө айдаггүй хүмүүс л гэж бодоод байгаа шүү дээ. Ерөөсөө тэдгээр ингээл амар прoof болсон юм шиг те нэг юм вакцин одоо те нэг юм вакцинтай юм шиг айдсан эсрэг вакцинтай юм шиг. Тэгээд яг ястан дээр амжилттай хүмүүс айцаа мэдэрсэн ч гэсэн хийдэг хүмүүсийг хэлж байгаа байхгүй юу. Тэр ерөөсөө настаараа алга болохгүй. Одоо гэсэн би комент одоо бичлэг оруулах болгондоо би айдаг. Юу гэж айдаг вэ гэхээр яна энэ бичлэгэн дээр би айгүйх ингээл ангалзаал инээж мэнэ яг өөрөөрөө байчингууд намайг одоо хүмүүс ингээ хэлчих болов гэл те. Эсвэл би одоо ингээл одоо дэндүү чөлөөтэй байчингууд намайг хүмүүс ингэчих болов гэл өөрөө яг ингээл байлгах гэж байгаасаа заримдаа гэхдээ хамаагүй яг өөртөө би хэлдэг байхгүй. Тэр бодлоо шууд хүлээхэд хамаагүй би зүгээр л өөрөө байж байгаа. Анхнаасаа би айгуу тийм яг л 100% одоо бусдтай нээлттэй өөрөөрөө байна гэж бодож энэ блогийг хийсэн учраас хамаагүй хүмүүс намайг тэгж хэлэх хүн байсан ч намайг байгаар минь хайрлах хүмүүс байгаа. Яг тэр хүмүүс чухал байхгүй юу? Тэгж байгаа хүмүүс бол чамаа юу ч хийсэн хүмүүс хэлнэ. Одоо жишээ нь чамаа юу ч хийх бол хүмүүс
юу ч хийхгүй гэртээ суудаг гэж хэлнэ. Юм хийх юм бол энэ одоо ингээд ээж юм байж юу яваад байгаа хүүхдээ харахгүй гэж хэлнэ. Тэ? Эсвэл хүнтэй ир суучих юм бол эрт хүнтэй суулаа гэж хэлнэ. Хүнтэй суухгүй яваад хүнтэй суугаач гэж хэлнэ. Ер нь бол юу ч хэлсэн чи хүнд шүүмжлүүлнэ. Тийм учраас ядаж мөрөдлөхөн л юм хийж явж ирсэн тийм. Тэгээ хүн угаасаа яасан шүүмжлэх юм чинь. Яг зөв. Ит батсан. Тэ. Баярлалаа. Гоё тайлбарлаа. Түрүү сүм гэд ярьлаа шүү дээ тий. Яг одоо ингээд одоо жишээ нь Монголд бол коронавирус дэгдснээс хойш ингээд сүм шигшин ингээд хөндөгдөж эхэлж байна л да. Тэгэхээр сая сүүлийн хамгийн сүүлийн юг влогийг үзэхэд айгүй гоё нөө төрсөн өдрөөр хийсэн бичлэг. Айгүй гоё санагдчихсэн. Тэгэхээр тэр ингээд сүмд явдаг тий. Сувда. Тийм тэгээ сүмд явснаар ингээд ямар гоё зүйл олж авдаг тухай ингээд жоохон цухас дурцсан байсан л да. Угаасаа нөгөө фактуудаа ингээд товч хэлээ явсан юмсан. Жоохон баг зэрэг дэлгэрүүлээд хэлвэл ямар сүмд явдаг тэр сүмээс олж авсан бас нэг одоо яг тэр влогийг үзээгүй хүмүүс бас байж магадгүй. Тэр сүмээс олж авсан гоё зүйлүүдтэй амьдралд ямар өөрчлөлт гарсан тэр зүйлээсээ гоё үзэгчд маань сонсогчтой маань хуваалцаач. Тий би хожмын гинтүүдийн сүмд явдаг. Иесус Христийн хожмын гинтүүдийн сүм. Тэгээд 17 настай анх сүмд номлогч нараас юу хөрхөн хоёр хөрхөгч номлогч нараас хичээл аваад ингээл орж ирсэн. Тэгээд ерөнхийдөө нөгөө сүмийг аяг буруугаар ойлгодог хүмүүс үндэ. Тэгтээ хүний тхийг угаах гэж байна гэл ингээл тэг яг зэнзэр ойлгодог хүмүүс байдаг. Би ч гэсэн ингээл анх яг одоо хүмүүс мормны сүм гэдгээр аягүй сайн мэддэг тий. Мормны ном уншдаг гэл ингээл тэнгууд бүгд ингээл аягүй нөгөө нэг одоо хүмүүсийн бодолж байгаа өөрчлөлт 10 жилийн өмнө бол намайг хүн болго эсэргүүцэжсэн сүмд явна гэж тэгсэн чинь манай аав ингэдэг гэсэн тэгдэг гэсэн гэл тэнгууд нь би эсэргүүцэх тусмаа ингээд яг л анх орсон чинь би айгуугаа мэдрэмжийг авч ирсэн байхгүй зүгээр л айгуугаа хүмүүс нь айгуугаа зүгээр тэр хүмүүсээс л хамаагүй юм харагдчихсан айгуугаа халуун дулаан энергитэй айгуугаа бусдыг гэсэн айгуу үйлчлэл хийдэг те тэгээ би ч нөгөө нэг тийм зүйлийг бас нэг олон гад харж байгаагүй хүн чинь айгуу гой санагдал татагдал хичээл авмаар санагдал ингээд явж ирсэн тэгэхээр гэр бүлийн эсэргүүцэл айгуу их байсан. Их тусаа би өөрөө нэг мэдрээд хүмүүсийг хараад байгаа учраас дотор нь байгаа учраас ерөөсөө одоо сүмээ орхиогүй одоо хүмүүсийн үгэнд ороод гэдэг ч юм уу те. Одоо ерөөхдөө гэр бүлийг аягүй дээдэлдэг. Аягүй тийм гэр бүлийн халуун дулаан хайр одоо те тэрэнд аягүй төвлөрсөн. Одоо гэр бүлсэг аягүй хүмүүс байдаг. Сүмд явдаг хүмүүс. Тэгээ би яг нэг бичлэгэн дээр хэлчихсэн шиг яг 17 настай яг ингээд нэг хүүхд чинь хайчгаа мэд. Хайчж баг шүү дээ. Хайчж магадгүй. Яг ингээд бас өөрийгөө хайж байгаа үеийнхгүй ингээд өсвөр нас яг эмэгтэй хүн болох гэж байгаа. Яг тэр үед маань намайг аягүй зөв зам руу маань ингээд чиглүүлж оруулж өгсөн. Тэ аягүй бусдыг аягүй гэж хүндлэх, хайрлах аягүй тийм гоё зөв аягүй бурханлаг чанаруудыг бас суулгаж өгсөн. Тэгээ дээрэс нь ерөнхийдөө нөгөө би аягүй айлын том охин. Тэгэл багтаа ингээд хамаг юмаа хийдэг. Одоо яг нэг бидний ээж аваа бас байдаг шүү дээ. Тэдний охиныг хараа, эдний охиныг хараа гэдэг ч юм уу алдаа гаргадаг маань ээж амдч санамсаргүй. Тэгээд амныхаа юугаар тэр хүүхдэд аягүй нөлөөлдөг те ингээд өөрийгөө бусдаа арчлал за би ч энэс илүү биш юм байна да би ч энэс илүү биш юм байна да. Яг сүм дөрөөл ингээд яг сургаалыг сонсоод эхэлсэн чинь яг байгаараа аягүй хангалттай би бурхны хайртай охин нь те би аягүй үнцэнтэй. Тэгээд би л аягүй бурхны хайртай охин юм байна гэдгийг аягүй тэндээс анх сургаалаас аягүй ойлгож ирсэн. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө аягүй зөв сонголтуудыг хийж амьдралаа багасаа яг тэр жоохон насндаа аягүй зөв юм оруулахад надад аягүй тусалсан. Тэгээд манай сүмд явдаг залуучууд бүгд адилхан хэлнэ байх. Ерөөсөө ихэнх нь аягүй амжилттай аягүй сайхан амьдарч явдаг хүмүүс. Гэхдээ манай сүмд явж байгаа хүмүүс тэгэхээр ерөнхийдөө мэдээж яг ганцхан манай сүм биш. Ерөнхийдөө бурханд итгэдэг зөв зарчимтай хүмүүс бол бүгд л зөв бодолтой зөв хүн болж төлөвшдөг. Тэгэхээр тийм ерөнхийдөө тийм л байна. Яг зөв. Баярлалаа. Тэгэхээр нөгөө нэг бас нэг хувь хүний нэг чанар байна л да тий нөгөө сувдаг бол ингээд хүмүүс ингээд эерэг амар ирчвчтэй цогл ингээд комментуудыг уншингуу те яаж юм гоё эрг үдэ яаж юм гоё нэмсгэлдэг яаж юм гоё ирчвчтэй дээ ингээл тэгэхээр тэрний бас ингээд нөлөөл нь бас нэг сүмийн бас нэг хэсэг баха те мэдээж хувь хүний зан чанар байгаа суудаа миний мэдх юм бас л угаасаа л бас нэг юм цоглогтэй ингээл аюу яа бас аюу их авьяастай те дуулна бүжгэлнэ янз бүрийн авьяас Хүмүүс одоо ихтэлгөө гэж их тагналж байгаа ш. Дараа хүмүүс амар инээдтэй. Чи бүжиглээ дааж чадах уу гэж амар тэгэнгүүтэндээ. Дуртай юм чи юу гэж тэгээд байл. Найз 10 жилийн өмнө яг хоо ингээл хайдуулаа нэг бүжиглж мүжиглээ тэгдэг байсан ш. Нөгөө авиас үзүүлж ээж болонгууд эмэгтэй хүн яадаг вэ гэхээр айгу дуртай юм аа. Тийм билээ. Одоо би ээж болсон юм чи тэ.
Тэгээд ээж болсон юм чинь бид нар ингээд яг хүүхдээ хараад яг ингээд хүүхдүүдийн хамтлаа зүтгэл. Тэгээд би яг нэг айгүй мундаг хүмүүс яриа сонсч байсан ч тэгсэн байхгүй. Эмэгтэй хүн над дээр ингээд өөрийгөө би өөрөө хэн болох мэдээ болчлаа гэж ирдэг гинэ. Тэнгүүд нь чи өмнө нь хэн байсан юм бэ? Чи хүний эхнэр байхасаа тэр хүний ээж байхасаа өмнө чи хэн байсан? Юунд дуртай байсан? Юуг айгүй гоё гэж боддог байсан. Ингээл тэнгүүд нөгөө бүжиглэх дуулах гэж ярихаар эдэр чинь ихтэй одоо амар мангар шүү дээ. Би юм том болчиход юм хийх юм уу гэж ээж нар тэгдэг гинэ. Тэнгүүд тэр хүн дийжилж байгаа хэрэг буцаад чи тэрийгээ хийжээж буцаж чи нөгөө тэр чинь юу шүү дээ. Тэр чамд аюугаа аач хаалыг өгдөг юм байсан юм бол яа тэрийг хийхгүй одоо тий. Тэр чинь одоо чи ээж болсон гэж тэнгүүд хүн ингээл хүн биш болсон гэсэн үг шүү дээ. Бүртээ ямаа хийгээд тэр чинь өөрт нь кайф өгдөг юм байвал. Тэгээд айзан яг нөгөө 10 жил юусэн их юм бүжиглэж явж байгаа. Надад нэг сорилт өөрөөгөө сорилт маягаар хийсэн. Тэгээд би угаасаа иччихсэн хүмүүс одоо намайг ингэж хүмжлээ шаална. Угаасаа 10 жил бүжиглээгүй миний маань мадчиг болцсон хөшсөн. Гэтэ хамаагүй. Тэгээд хүмүүс яг хөөрхөн байна гэх юм хэлсэн шөмжлөхийн. Гэтэ надад нөгөө тийм тасгал болоод байгаа байхгүй. Тэгээд өөрийгөө бусад хүмүүс ингэж савдаа одоо жишээ нь юм байхгүй. Заавал төгстэй халахгүй нэг юм. Зүгээр хүн Америкчууд бүгд эвсэлгүй мөртлөө амар хөрхөн бүжиглэх төртэй хүмүүс чи мэдвэ. Тэгээд ингээл эвсэлгүй мөртлөө ингээл амар алиалаа бүжиглгээд айгүй гоё тийм нээлттэй. Тийм бол манад яг санагдсан. Би тийг чаддгүй байхгүй. Ингээд машинд ингээд нэг өдрийг бүжиглэжсэн чинь нэг залуу намайг харцсан. Ингээл. Газ ингээд хараагүй юм дөрөсгөө. Тэгээд одоо би машин дандаа бүжиглэж байгаа. Яагаад тэгэхээр өөрийгөө би ингээд нөгөө хагалах гэдэг шүү дээ. Нэг гэдэг шүү дээ. Том ингээд нөгөө тийм нээлттэй одоо би нээлттэй хүний төвөн гэтэл ичдэг үе зөндөө байдаг. Ингээд би хүн болгол тийм шүү дээ. Тэгмээд ингээд амар хүмүүс шиг яаж ингэж яг байгаагаараа өөрчлөлт гоох. Тэгээд би бол энэ бол би шүү. Би заавал өөрөө хэн бэ гэдэг хүнээс уучлах гоогаал, хүнээс айгаал хичих надад шаардлага байхгүй. Би яг ингээд гой өөрөөрөө л баймарна гэдэг юм их сурах гал тэгэл хичээгээл явж байна да. Яг нэг хамгийн гол нь тэрнээс нөгөө авж байгаа кайф, сэтгэл ханамж нь чухал болохоор тий Америкчууд ингэж амар эвслүүчээс эвсэлтэй юм шиг ингэж амар тий. Аюу загтдаг өөрсөн. Тий. Тэгээд тэрийгэ гаргаад ирэнгүүт нөө бид нэр энэ ямар мангар эвсэлгүн байж гэж харахгүй те зүгээр л энэ сайхан кайф авчихна энэ ямар амар гоё те тэр класс нардаг аа. Тийм дагаад ингээд амар гоё тийм хүмүүс эд штэ. Дагаад ингээд бүжиглэмээр амар гоё тийм хүчтэй энергитэй. Тэгээд бид нар бүгдээрээс тийм гоё байж чадсан штэ. Гоё бусдад дандаа гоё юм түгээдэг. Тэгээд нөгөө манайхан болохоор бүжиглэх гэхээр бүр амар лаг ингээд эвсэлтэй ингээд лаг бүжиглдэг хүн л бүжиглэн. Тэгээд бүжиглдэг хүмүүс бүжиглэхгүй гэж бодоод юм шиг байна. Ясан дээр хүн болгон бүжиглэх туртай, хөдлөх туртай байхгүй юу? Жага хичээл би угаасаа эвсэлгүйгээд ингээд болчдөг тий. Тэр чинь ганцхан бүжиглэхтэй болно ш. Зүгээр л чи өөрийгөө жоохон ингээд барайл өөрчлөл идэл яваад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө би бусдад ингэж өөрийгөө одоо ч гэсэн би заримдаа гिचлэг устгахчаасаа нэрээ инээт дарагдж байна гэж бодоод байгаа юм шиг л үгүй зүгээр хамаагүй би бусад хүмүүс өөрөө байх ямар сайхан байдаг юм бэ гэдэг яг өөр дээрээ харуулахыг яг хичээж байгаа бусад эмэгтэйчүүдэд ялангуяа манай Монгол эмэгтэйчүүд айгуу тийм нөгөө амин эмэгтэйчүүдтэй харьцуулах юм бол жоохон бүрэг тэгээ барьцдаг штэ ингээд хичээл тэгээ намайг юу гэж бодох бол энэ юу ч болох гэл тий айгуу тэрнтэй ингээд бүр харилцсан тий бүр ингээд шоронд байгаад байдаг бодлын шоронд ерөөс хэн ч юу гэж бодохгүй хүмүүс хараад дагаад харин ямар гоё юм бэ гээл ингээл тэгдэг хүн байх хэрэгтэй гэж бодсон шүү дээ. Би анх яг тэгж бодож байсан. Одоо нөгөө хүн юу вэ гэхээр анх одоо болоод хийх гэж байгаа хүн бол те сквал юу ч хийж болно ер нь амттай. Яг л зоохон өөрийнхоороо л байх хэрэгтэй юм лээ. Яг чи өөрөө. Яагаад гэвэл жүжиглээд ах юм бол одоо жилийн дараа те одоо жилийн дараа баригддаг байхгүй хүн. Тэ жүжиглэж байж байгаа л ингээд жүжигэн дандаа жүжиглэж явах хэцүү. Насаараа жүжиглэж явбал чи өөрөө дотроо айгу хэцүү. Тэрсэлт нь нөгөө дотоод хүн чинь ингээд өөрөөс нь гарч ирэхдээ тэнгуү чи нүрээ ам дээр маск зүүжгэр чинь энэ хоёр чи хоорондоо тэрсэлтэй чиний сэтгэл зүй өрөөл юмс айгу мó гэдэг нь найзан зүгээр нөгөө хүмүүс хүн болгоны жишээ татж ярьж байгаа. Тэр хүний тохон хүний сэтгэл зүйд айгу мó юм байлаа. Тэгээд юу юм байлаа бас яг болоод гэдэг чи хүний яг өдөр тутмын амьдрал ахгүй. Тэгэхээр манайхан бас нөгөө надтай ч гэсэн тэгдэг. Хүсээ гоё янзлж явуул гэдэг ч юм уу те. Тэр чинь тагсаа амар гоё янзлаад авах боломж байхгүй шүү дээ. Гэртээ ингээл 3 хүүхдэйгээ зурлалдаа, дээрээс нь айл хүүхдэйгээ зурлалдаа байж байгаа юм чинь. Яг л хүн өөрөө байгаагаараа л байх айгу гоё юм байна гэдгийг одоо яг чиний хэлгээд шүлдэг оног яг ингээл блогууд нь яг л тийм байдаг. Тэгтээ юм байгаагаараа байх гал хүмүүс яг тэрийг айгу ойлгох хичээгээл яг тэрийг бас би анх төвшөлгөөнд үзэж байхдаа бас боддог гэсэн ямар гоё юм бэ гэж өөрөө бодож айгу гоё юм биш үү? Ер нь юм л байвал айгу гоё юм байна даа л гэж бодож байсан бас анх. Тийм. Тэгээд Савтагийн одоо ингээд өөрийнхөө хамгийн сайн зуршлуудаас нэрлүүл. Найз нь тий одоо нөгөө юу
тасгал хийх гэж амар ярьдаг шүү дээ. Ерөнхийдөө тасгалыг одоо 7 хоногт 5-аас 6 өдөр хийдэг бол одоо бараг жил гарсан болж байна. Ерөнхийдөө блог хийж эхлэхдээ найз нь айгу ингэж блог гэхээр хүний хүн айгу нөгөө юу бол хариуцлагатай болгочих юм лээ. Тэ? Одоо би чи айгу хариуцлагатай болсон шүү. Бусад хүмүүст би айгу одоо олон надаас гоё урам авдаг учраас би бас айгу мундаг байх хэрэгтэй гэдэг нөгөө хувийн сахилга бат гэдэг юм өөртөө айгу цуглаж байгаа. Тэгээд нэмээд л байгаа жоохон өглөө эрт бас сурсан, дасгал хийдэг болсон, ном уншдаг болсон. Тэгээд ерөнхийдөө хооллолтод анхаарах миний хамгийн хэцүү зүйл хооллолт. Хооллолт айгу дуртай учраас хооллолтоо одоо айгу зөв эрүүл болох юмсан гэж хүсэж байна. Тэгэхээр яг ингээд час хийсэн үнэхээр өөртөө суулгаж чадсан гэвэл 3 зуршлаа да ном унших, дасгал хийх, өглөө эрт басах. Тэгээд ерөнхийдөө эдгээр зүйлс айгу юу юм бэлээ. Мэдээж яг өглөө болгон залбирлаа хийн. Яг нэг бясалгал гэх хүмүүс бас айгу хэлдэг байхгүй. Бясалгал айгу сайн гэдэг. Тэгээд би яг ингээд суугаад бясалгал хийх гэхээр бас яг чадахгүй ингээд залбираад л байгаа. Нүдэнээ залбираад гоё юм бодвол тэр чинь бараг бясалгал юм байлээ. Тэгэхээр яг нэг хувь хүнийхээ хөгжил гэдэг юмдаа айгу анхаарч одоо ажиллаж байгаа. Яг өөр дээрээ л ажилласаар байгаа. Тэгээд хүн угаасаа хүүхдлэл бүрээ ажилласаар байгаа л дуусна. За болцсон гэсэн юм бол ерөөсөө байхгүй юм байлаа. Тэгэхээр өөрөө айгүй хөгжүүлэхийг айгүй хичээж тийм хувийн хөгжил төвчлийнхаа тэр нөгөө хийх ёстой одоо нөгөө бидний хийх ёстой юмнууд чинь биднээс айгүй сахилга чаарддаг шүү дээ тийм. Тэгэхээр сахилга татыг айгүй өөртөө суулгаж л байгаа да. Тэгээд нөгөө хүн чинь өглөө ингээд айгүй өөртөө ингээд айгүй гоё юу яагаад зориг тавиад өөрийгөө хөгжүүлж байгаа юм чи яах вэ гэхээр амар догдолж босч ирд юм байна. Чи яг тэгж байна одоо догдолж босч ирж байгаа юм. Тэгээд за одоо би ингээд тасгалаа ячна. Тэгэхээр би тасгал хийж байгаа юм хитэн яах вэ гэхээр чинь зөвхөн гойлт байх та биш байхгүй ингээд айгүй өөртөө итгэлт чинь айгүйх нөлөөлнө. Ерөнхийдөө. Тэгээд гойлог гэвч тайж алгасан чи тасгал хийж байгаа учраас би өөртөө өөрхөн чадах юмаа хийж байгаа юм чинь ингээд айгүй нэг тийм өөртөө итгэлтэй болчих юм билээ. Би чинь ямар байх маагүй зүгээр л бие хөдөлгөж байгаа учраас чи ингээд айгүй тэрэндээ айгүй бахархаж байгаа байхгүй юу? Тэ? Би өөрөөсөө юм хийж байгаа. Миний би ингээд айгу өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг. Тэгээ нөгөө эмэгтэй хүний, ялангуяа ээж хүний хийх ёстой хамгийн чухал юм юу вэ гэхээр өөрийгөө л айгу тийм өөртөө цаг гаргаж өөрийгөө айгу хөгжүүлэх, өөрийгөө нөгөө хайрлах цаг гаргах те. Тэр нь юу вэ гэхээр тэгж байгаа ээж хүн айгу сайн ээж байж чаддсан юм байна л да. Тэгэхгүй болохоор яадаг гэхээр ээж хүмүүс айгу нөгөө нөхөртөө гомдож, хүүхдүүд айгу гом. Одоо resent гэдэг монголоор юм гомдох гэх юм айгу тийм одоо өртөө юм шигтэй би та нарын төлөө ингээд ах чинь та нар яхаа намайг ингэхгүй байгаа ингээд ч юм уу тий. Брэд би энэ ингээд хүүхдүүдэд чи хараад ингээд чи айгу гоо мөрөөдлөх ажлыг хийгээл би энэ гэртээ ингээд сууж штэ. Тэгэхэд яагаад чи надад ингэхгүй байгаа гэдэг ч юм ингээд бид нар ингээд бусдаа зааж жаргалыг хүсээд эхэлдэг байхгүй юу. Яг өөрөөр дээр ажиллахгүй болохоор өөрөөр дээр ажиллаад эхэлж чи яа гэхээр одоо нөхөр мөхөр ерөөсөө байсан ч хамаагүй. Би өөрөө хийх юм надаа. Царай байхдаа ч гэсэн хамаагүй happy. Хүүхдүүдтэйгээ ганцаараа байхдаа чи ч гэсэн яг тэрийг одоо мэдэрчлээ хайгуу даагүй байдаг. Гэхдээ хүн гэдэг өглөө өөрийгөө яг цэнэрлэж хийх хэрэгтэй юм билээ. Ялангуяа эмэгтэй хүн ээж хүн хичээгүй мундаг одоо хичээл явж гин, ажил хийж гин, хүүхдээ харж гин. Энэ олон зүйлийг ажиллуулж байгаа юм чинь. Яг өөртөө ингээл 30 минутыг цагийг 2 цагтаар гаргалгүй яа гэдэг 24 цагаас гэсэн яг тийм бодолтой байл. Тий, яг зөв. За түрүү нөгөө сайн зуршил нь юу ингээс эсрэгээр бас муу зуршлууд нь юу вэ? За муу зуршил бодит одоо ингээл хумсаа айгу хаддаг зуршил. Одоо хумсаа болсон байгаа. Хумсаа айгу хаддаг айгу тийм юутай нөлөөтэй. Ер нь хумс яг стресстэй нөлөөтэй гэсэн. Яг яагаад гэдэггүй ингээл айгу хэн бодцсон ингээл мэрцэн заримдаа. Тэгээд бас нэг зуршил гэвэл би айгу тийм багасаа л айгу тийм юу хөхт одоо нөө би хүнээс айгу гоё үг сонсох юм бол миний үнцэн юм байна гэдэг айгу тийм байдлыг бид нар сурцсан байдаг шүү хүүхдүүд ер нь монгол хүүхдүүд те одоо ингээл ямар нэг юм хийж хүнд ингэж юуаж ээж айгу гоё үг сонсгоод одоо тийм урмыг сонсох юм бол би айгу үнцэнтэй одоо жишээ нь манаас удаа тийм охин шүү гэлтэнгүүд би тийм гэж заавал хүнээс айгу нэг тийм сонсож ээж өөрийгөө хүлэмжшүүлдэг ч юм уу те тэр байдлыг эвдэх гэж найз нэг жил чингээ явж байгаа гайгүй болж байгаа одоо бас нэг юм юу гэхээр нөгөө юу ахгүй хүнд үгүй гэж юусоо хэлж чаддаггүй хүнд үгүйгээ хэлчих юм бол тэр хүн намайг ингээ ботчих болов гэдэг ч юм уу хүнд үгүйгээ хэлчих юм бол тэр хүн намайг тэр хүн гомдчихсан болов гэдэг ч юм уу айгүй тийм нөгөө өөрөө яг ингээд хүссэн үгээ хамаагүй ингээд хэлчихдэг хүмүүс байдаг шүү дээ. За чи надад гомдсон ч хамаагүй, гомдоогүй ч хамаагүй би бол нэг юм шудраг хэлчихье гэдэг юм уу те нэг тийм яг хүнд чэсгэлээс ханддаг мөртлөө яг ингээд өөрөө заримдаа ингээд нэг юм одоо юу гэх юм те би одоо ингээд амар чухал бичлэгээ засгаад яж чадмаа нэг найз ирээ гэх юм бол за ирээ гэл ингээд ирүүлчихдэг те найз завгүй байна минь найз дараа болно гэж хэлж чаддаг байхгүй. Тэгэхээр айгүй тийм
нөө тийчээг нэг юутэй юм байхгүй. Заавал үгүй гэл нэг амар муухай бүтүүлэг бай гэж байгаа юм биш. Зүгээр нэг өөртөө айгүй чухал юм хийж байгаа бол хүнд нэг үгүй гэж хэлж сурах тийм зуршлыг айгүй өөртөө бий болох аюу хичээж байгаа. Тэгэхээр яг муу зуршил. Ингээл өөрийнхөө хамгийн юм хойш таал бусдад заа гэж хэлээд жоохон нэг тийм замтай. Тэгэхээр жоохон нэг за байж байгаараа би одоо манай хүүхдүүд гэр бүл маань чухал байгаа юм чинь энэ хүнд би үгүй гэж хэлчихье. Гэт нэг тийм нэг агуу хүн болгон байх хэрэгтэй юм гэсэн. Опера нэг ярьж ирсэн юм аа. Опера ингээд нэг айгуу баян штэ тий. Тэгээ нөгөө нэг цалин айгуу тийм мэдэн дээр гарчдаг учраас хүмүүс айгуу гэнт ингээд юу адаг гинэ. Нэг мэдсэн чил баах хоол хамаатнууд татсан гэсэн. Баах хоол хамаатнууд баах хоол найзууд. Тэгээ байсгээл нөгөө нэг тусламжийн сангаас тэгдэг гэсэн опера чамаа хүүхдүүд таартай гэдгийг чи мэднэ. Тэгэхээр биднес нэг ийм мөнгө хэрэгтэй байна гэл ингээд дандаа мөнгө асуудаг энэ тэндээс. Тэнгүү тэр хүн чи хэдийгээр баян хүн ч гэсэн ингээл гойсон болгонд нөгөөдөө хэцүү үстэй тий. Тэр хүн чинь бас өөрт төлөвлөгөө байгаа. Тэгээд нэг удаа опера бас нэг people pleaser тантай гинэ ингээл хүн тайгуу нөгөө нэг үгүй гэж хэлж чаддаггүй. Тэгээд нэг өдөр яг энэ дээр ингээл туршаал батсан гинэ. За яаж гараа би одоо үгүй гэж хэлж сурнаа гэх. Одоо энэ хүнд үгүй гэж хэлчихье гэх. Тэгээд нөгөө нэг үгүй гэж хэлсэн чинь тэр хүнийгаа буцаад бодчихсон гэсэн энэ хүн надраас амар уурлах та яах вэ гэж бодчихсон чинь нөгөө хүн за дараагийн удаа сайхан дараа уйлаа ярилцъя гэсэн гинэ. Тэнгүү нөгөө ч амар гайхаас ингээл болоо юм уу те үгүй гэж хэлсэн чинь нөгөө хүн гамдаагүй зүгээр л хүлээж авсан. Тэнгүү чинь бидний айгуу нэг бодолтой байдаг байгаа бас юм байгаа байхгүй. Тэгээ өөрийгөө ингээл айгуу хийх дургүй юм а хүчээр хийгээл яваад байдаг хүний төлөө гэж бодсон чинь тэр хүнд бас нэг амар чухал зүйл шүү. Зүгээр ч бас асууж ирсэн юм байгаа байхгүй. Тэгэхээр яг тийм хүнд үгүй гэж хэлж сураад тэгээ бид нар айгуу өөрөө өөртөө амар ингэж нөгөө амтцсан хүмүүс идэм байна л. Тэр нь хүн гэдэг чинь өөрөө л бодоо явааддаг байхгүй. Би тэгээ нөгөө уцаар хүмүүс ингээ яриаг ингээд шалгасан чи хамгийн хэлсэн үг би гэдэг үг байсан. Яг өөрөө ярих хэрэгтэй хүмүүстэй би гэдэг. Тэгвэл бид нар ингээд өөрийгөө бодвол яна энэ хүн одоо ингээ атцсан байхтаа гэж бодчихвол нөгөө хүнийг адилхан юм бодож явж байгаа шүү. Яна тэр хүн бас намайг ингээ авчихсан байгаа. Хин ч юу чиний тухай нэг боддоггүй. Ихэнх хүмүүс өөрийгөө бодоод агуу байдаг учраас нэг амар өөрийгөө ингээл нэг бодоод яна би энэ хүнийг ингэсэн болоо гэхээс илүү өөртөө зүгээр бодоод аль надад чухал илээ. За чухал юмдаа за чухал биш юмдаа үгүй гэж хэлж сурах хэрэгтэй юм байна. Тэгээд тэрийг л өөртөө бий болгоё гэж бодож байгаа чадахгүй байгаа. Гэтэ аюу хэцүү юм байлээ. Аюу их асуул аюу юу хэрэгтэй байх. Гэтэ ер нь тэгж хэлж чаддаг хүмүүс зөндөө байдаг шүү дээ бас тий. Өөртөө чадахгүй уучлаарай гэл те. Тэгэл тэр хүмүүс айгу тэр хүмүүсийн хараа хүндлэмээр байдаг байхгүй. Ваа ямар гоё юм бэ ингээл бас юу ачдаг гэх. Бас дэндүү илдэг байх бас жоохон дэми юм шиг байна. Нэг жоохон үгүй гэж хэлж сурах хэрэгтэй хүн ер нь. Ер нь тийм тэгсэн байдлыг сурахыг хүсэж байгаа. Ааха. Өөрийнхөө чухал зүйлсийг те нэгдүгээр тавьж нөө нэг чухал зүйлсийг л дарааллуулж байна л гэсэн үг те. Тэгэхгүй бас хэдий ингээд чухал зүйл хийж байгаа мөртлөө яна тэр хүний гомдооч хөө те. За ингээ одоо тгий заал гэж хэлхээс өөр аргагүй сонголт байхгүй юм шиг ингээ бодоод идэг тий. Тийм. Ялангуяа манай монголчууд айгүй тийм амиа бодоагүй зантай хүмүүс шиг байдаг юм шиг байна тий. Айгүй ингээ ээж аав тгээс ургацсан шүү дээ. Тий. Хүний төлөө байж гээл тий. Нэг тийм сургацсан. Би ч яг зөв зан чанар чинь бас нэг жоохон хязгаар гэж байх хэвээр ерөнхийдөө. Тэгээд нөгөө манай нөхөр Брентон бол хүнд айгүй үгүй гэж хэлж чаддаг юм байхгүй юу? Яагаад гэвэл юу чухал бишийг өөрөө шууд мэддэг. Үгүй би чадахгүй гэж ингээд хэлчихдэг. Тэнгүүд би чи ямар мах аймаад ч ингээд анх амарч гэдэг байсан. Тэнгүүд одоо бодохтой айгүй зөв зан. Ерөөс өөрт нь зовлонгүй нөгөө хүнд чинь ч гэсэн зовлон байхгүй. Тэгэхээр бид нар болохоор үгүй гэж хэлчихээ. Тэрийг өдөржингөө бодоод өөрөө явчихдаг. Тэ одоо яана үгүй гэж одоо маргааг бол өртөө юм шиг болчихчих буцаагаа тэ. За одоо би өртөө үгүй гэж хэлсэн чинь би одоо энэ хүнд хийчихгүй болохгүй дараа болохгүй гэл тэ. Тэгээд нөгөө нэг гомдоодсон болоо одоо өөр яаж байгаа бол гээл тий санаа зовоо өдөр тэгээд тэгэхээр нөгөө шаа айл өөрийг бодож явж байгаа шүү дээ аль хэзээ л өөр амьдрал ингээд бодож явж байгаа тийм байлээ нөгөө юуне түрүү офра гэдээ ирсэн чи сувда ер нь айгүйх гадаад тийм материал уншиж судалдаг тий эсвэл гадны тийм гоё урам зоригтой тийм лекц юунууд үздэг санагдсан. Тэгэхээр хамгийн их нөө урам зориг авдаг те одоо энийг л үзэж ингэж яадаг тэр их хэрэгжүүлэх хичээдэг эндээс их зүйл сурдаг гэсэн тийм үлгэр дуурайл авдаг хүн ч юм уу тийм подкаст ч юм уу те тиймэрхүү зүйл юм байдаг. Зөндөө олон хүмүүс найз нь яг нэг хүнийг дандаа үздэггүй. Ерөнхийдөө операд бол маш их хайртай. Операас айгүй их сурсан. Айгүй тийм гоё дандаа юм хайр нэлээр хийдэг хүн байсан. Байсан ямар муу. Тэгээд багцсан юм шиг хин Rachel Host үнэхээр бас туртай. Тэгээд яг хүн болгоноос би яг ингээд тэр чигээр нэг хүнээс тэр чигээр мэдээж яг тэр хүний хэлж байгаагаас би авахын хайхаа хайж штэ тий. Тэгэхээр
Opera-га сурах юм байна. Rachel House-аа сурах юм байна. Тэнгүүд эрэгтэй одоо нөгөө хувийн хөгжил төвшлийн нөгөө загалмайлсан эцэг гэж дуудагддаг нэ Jim Rohn гэдэг бас айгуу гоё хүн одоо байдаг болсон юм уу байхгүй болсон мэдгүй юм чи YouTube дээр бичлэгүүд айгуу байдаг. Тэр хүнээс би яг маш их ойлгож авсан юм юу вэ гэхээр чи өөрөө л өөрчлөхгүй чиний амьдралаа өөрчлөхгүй гэдэг зарчмыг тэр хүнээс айгуу сайн ойлгож авсан. Тэр хүн бол ерөөсөө яг тэр тухай ярьдаг. Тэгээд нөгөө Jim Rohn-ийн chef Tony Robinson тэгээд Mr. Brown яг тэгээд яг энэ хүмүүсийг ингээд халиал айгуу хүзгэртэй айгуу энэ хүмүүс ярьж байгаа юм зөндөө олон юм байдаг. Тэгээд тэр болгоноос нь ахын аваад хаяхан хаяал мартахаа санахын санаал тэгэл ном уншаал тэгээд нөгөө бас олон хүмүүс байгаа данч нэрүүдийн сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө одоо нөгөө бас миний бичлэгээс санаа явуу зорилго юу байсан бас нэг зорилго нь юу байсан бэ гэхээр Монгол хүмүүст ингээд яг хайгаад юм үзээ гэхээр айгуу нөгөө юу багтай хамсан бүх юм англи хэлээр тэнгууд нь би бас бодчихсон байхгүй би ингэж их юмыг сураад ойлгоод амьдралдаа хэрэгжүүлээд үнэхээр миний амьдрал гоё болж яхад чинь ганцаар ингээд амиа удаад яваад хайгаа муухай юм байна. Энд чинь их орондоо хийж байгаа бас хөрөнгө оруулалт байхгүй. Би энэ одоо хөгжилтэй оронд ирээд зөндөө юм сурч ойлгож байгаа юм бол бусдаагаа хуваалцсан гэдэг миний одоо эргэн үеийн үүрэг байгаа зү тэ. Бусад эмэгтэйчүүдтэй би мэдсэн сурчнаа хуваалцъя. Бусад хүмүүст гоё одоо юу яа амьдралт нь аягаа орон зараг өгье. Тэгээ ерөнхийдөө нөгөө анх болоод ихтэй яг бас яг 100% тэгж бас боддоо. Анх болоод ихтэй бас аягаа гоё болоо хийгээл хүмүүст ингээд танигдал гоё гэж мэдээж хэрэг бодож байсан. Тэр чинь хүн болгоны л болоо гэдэг хүн болгоны л гоё боддог юм. Мэдээж хэрэг олонний танд болох гоё. Би бол нэг амар хатлаа мухаа зугаа. Одоо тийм байхгүй гоё. Хүмүүс танигдаад хүмүүс хайрлагдаад яг хийж байгаа дуртай маяг хийгээд тэрийг хөндлүүлээд бусад хөндлүүлнэ гэдэг бол хамгийн сайхан мэдрэмж. Тэрнээс илүү хамгийн гоё мэдрэмж юу вэ гэхээр бусад хүнд айгу хэрэгтэй хүн байх. Айгу гоё ингээд тэр хүнд ингээд одоо миний хэлж байгаа үгс тэр хүнд ингээд нийт тийштэй гэж ороод амьдралыг өөрчилсөн гэдэг мессежүүд хамгийн гоё. Тэр бол өстэй хамгийн гоё юм байлаа. Тэрийг айгу ойлгосон. Блог хийгээд яг ингээд хэдэн сар болсны дараа нэг хөрх үзэгч жахнаасаа ингээд хичээдээ ингээд нэг хүний амийг аварсан шүү те. Би ингээд яаж азар таны бичлэгийг үзвэ. Би ингээд яг ингээд амиа авъя гэсэн бодолтой байсан. Намайг хинж ойлгохгүй байсан. Тэгээ таны ингээд хэлж байгаа үгнүүд надад амар их ингээд нөлөөлөд ингэсэн гэж над руу ингээд мессеж ирэхэд нь яг тэр үед би бодож байсан байхгүй. За ерөнхийдөө одоо энэ хүмүүсийн хэлж байгаа те шүүмжлэл комментууд надад одоо ерөөсөө хамаагүй. Яг л энэс илүү надад хийх чухал юм байна. Тэ ингээд хүний амьдралд нөлөөлж юм гэдэг чинь ямар гой гайхалтай зүйл юм бэ. Тэгэхээр бусад хүмүүсийн нэг жижиг шажиг хэлж байгаа өгнүүд ястаа сонирн биш санагддаг юм билээ. Чи ястаа сонирн биш байна гэдэг нэг тийм яг нэг тийм болд юм билээ. Тэгэхээр би влог хийснээр өөрөө айгүй ингээд өндөр хэмжээний хүн болоод яваад байгаа байхгүй. Бас давхар бусад хүмүүсээс суралцаал, бусад хүмүүсээс айгүй гой урам аваад урам өгөөл. Тэр амьдралын гой сайхан юм чинь тэр юм билээ. Тэгэхээр тийм хүн байхад бол заавал влог хийдэг байх шаардлагагүй. Ерөөсөө иргэд тойрны хүмүүстэй. Хэрэгтэй хүн байх гэдэг. Хойлоо влогоор YouTube-ээр жишээ авуулгахаас тий. Тий, YouTube-ээр жишээ авуулгахаас ш. Ерөөсөө л одоо хүн болгон юу болох гэж одоо нэг ихэнх ярьсан байдаг шүү дээ. Martin Luther King гэдэг хүн байдаг шүү дээ. Martin Luther King гэдэг Америкийн одоо хар хүмүүсийг чөлөөлж чадсан тийм хүн байдаг шүү дээ. Тэр хүн болохоор тэгж хэлжсэн юм лээ. Одоо хүн болгон одоо алдартай болдоггүй, famous болдоггүй. Гэхдээ хүн болгон агуу байж чаднаа. Тэгэхээр бид нар одоогийн нийгэмд ингээ хүн болгоноос од болчихвол гоё гэсэн бодолтой нэг амьдраад байгаа байхгүй ерөөдөө. Тэгэл яг ингээл хүнийг зүгээр олонний танил байгаагийнхын төлөө амар хайрладаг, хүндэлдэг те. Мэдээж их байх юм. Гэхдээ яг үндэ чиний одоо үнцэн зөвхөн олонний танил байгаадаа биш. Чиний үнцэн, чиний агуу байдал чинь яг ингээ эргэн тойрныхан чи хүний амьдрал яаж нөлөөлж чадчихэв. Нэг найздаа чи ямар гоё үгийг хэлж байна. Өнөөдөр хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл айгүй гоё, дандаа гоё хайраа дүрм болгочих юм бол чи айгүй гоё агуу хүн болж чадчих байгаа байхгүй юу. Тэгэл амьдрал чи айгүй утга учиртай байна. Хүнд айгүй хэрэгтэй хүн байна гэдэг бол хүнийг айгүй тийм амиа бодсон биш айгүй гоё л болгоод юм байлээ. Одоо сүүлийн үед айгүйх алсын хараа амьдралын зорилго гэж яригадаад байгаа тий. Тэгэхээр Сувдагийн хувьд амьдралын зорилго нь юу? Дээрс нь амьдралын зорилго алсын харааг юу нь яаж тодорхойлдог вэ? Ерөнхийдөө хамгийн одоо нэг хүн чинь зорилгоо тодорхойлохын тулд эхлээд өөрөө хийм бэ гэдгийг олох хэрэгтэй болчиход байгаа юм тийм. Тэгэхээр яг хүний бас яг тийм байсан байхгүй яа. Яг юу болсон бэ гэж тэгсэн чинь өөрөө хүн эхлээд өөрөө хийм бэ гэж олохын тулд өөрөө байж сурах хэрэгтэй юм билээ 100% өөрөө байж. Яагаад гэж хэлээд байна вэ гэхээр яг ингээд нөгөө Америкт ирээд амьдрал яг нь өөр нийгэмд ороод ирсэн чинь хүмүүс ингээд шал өөртэй. Тэгэхээр бид тэр хүмүүс тааруулж айгүй нөгөө жүжиглэх шаардлагатай болж байгаа байхгүй юу. Одоо таарч тохиж орохын тулд одоо адагдлалын хүмүүс чинь ингээд чи таргалцсан байна гэж шудраг хийж чаддаг хийж байггүй тэр яг бүдүүлэх таацдаг тийм. Тэгэхээр ингээд би ингэж хийж болохгүй маань би энэ хүмүүстэй ингэж харьцах хэрэгтэй юм байна. Ингэж хэрэгтэй юм байх шүү. Яг нөгөө Америк хүмүүсийн
юу хэмнэлт нь орж ингээд өөрөө багтаж орох гээд би яг хүн болгон шиг болж явсан байна. Одоо жишээ нь манай найз Кейди айгуу хүн болгонтой айгуу гоё ингэж ярьдаг. Яг Кейди шиг ингэж яриа гэж. Carrie ингэж алхдаг, энэ хүн шиг ингэ алхах. Моса ингэж инээдэг, энэ хүн шиг яг ингэж инээдэг бол юм аа гэж те. Тэгэж явсараа би сувдаг алдсан. Тэгээ дараа нь би яг ингэж хүн болгон шиг яваад хахаар би тэр хүнд 100% өөрийгөө өгч чадахгүй байхгүй. Ингээл жоохон Кейди болцсон те. Хүн хизээч тэр хүний тасархаа хувилбар болж чадахгүй зүгээр л өөрийнхөө хамгийн сайн хувилбар болох хэрэгтэй юм байлээ. Тэгээ нөгөө тэгэж яг өөрөөрөө байж чадахгүй байгаа юм чинь юу өдөр хүсэл мөрөөдөл зорилгоо олох. Өөрөөгөө ч олаагүй. Тэгэл ингээл хүмүүсийн нийгэм ингээл багтаж шингэчгээл тэрэндээ стресстэй хямраал нөхөртөө хамаагүй гаргаал ингээл айгүй хэцүү байсан. Ер нь одоо Америкт амьдарсан энэ 10 жилийн хугацаанд зөндөөлийн боллоо штэ. Тэгэж явж байгаа нэг өдөр би юу бодсон бэ гэхээр сувдаач яг хэн болчиход байгаа юм бэ те? Хэн бэ? Ер нь сувдаа яг яаж инээд юм бэ? Сувдаа яг яаж ярьдаг байсан юм бэ? Би яг яадаг байлаа гэж би нэг өдөр бодсон байна. Тэгээс би бодсон. Ерөөсөө би зүгээр хамаагүй тэр хүн таалагсан уу таалагдахгүй нь хамаагүй зүгээр яг өөрийнхөө тэр нөгөө нэг чин сэтгэлээсээ ханддаг зан чанараа л гаргая. Одоо жишээ нь би ингээд хүнд аяугаа туслахыг ингэнгүүт наад энэ хүн намайг далдгамж яа гэж бодчих байх гэл ингээд болчдөг ч юм уу тийм ядаргаатай ингээд яг өөрийнхөө хийх үйлдэлээ бид аяга болоод зүгсэн. Тэгэхээр хамгийн л өөрийгөө 100% ингэж гаргаж ирчээд дараа нь би за би юундаа сайн юм бэ? Ямар чадвартай юм бэ те? Тэгээ би яг одоо миний хүсдэг юм юу юм бэ? Одоо жишээ нь зарим хүмүүс хүнд одоо аягүй гоё юм яаж ойлгуулъя гэж хүсдэг гэж болно шүү дээ. Эсвэл би аягүй жүжигчин болъё гэж хүсдэг ч байж болно. Эсвэл би аягүй сайн ээж бай гэж хүсдэг байж болно. Эсвэл би зүгээр хүнтэй аягүй нээлттэй ярьдаг болмоор гэж хүсдэг байж болно те. Тэгэхээр нөгөө хамгийн ихэд өөрөөгөө ингээ олцсон юм чинь чадвар олцсон юм чинь тэрэндээ зориулаад яхаа аргагүй өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Яхаа аргагүй сурах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Сурч өөрийгөө хөгжүүлэхгүй бол бид нар яг ингээ нэг ухмал байдал орчдөг. Тэгээ нөгөө хүмүүс ингэдэг байхгүй бас зорилго гэдэг нь айгу том бодоод байдаг байхгүй. Чинь амар том ингээл компани үүсгэх ч юм уу, заавал ингээл YouTube хийх ч юм уу тийм гэсэн үг шүү дээ. Зүгээр л чи амьдралаа айгуугаа чиний хувьд айгуугаа гэр бүлээрээ авч байгaalтай амьдрмаар байвал зүгээр л айгуугаа хамгийн сайн ээж, хамгийн сайн эхнэр л болчих хэрэгтэй. Тэгээс өөрийгөө айгуугаа сайхнаар авч яв. Тэгэхээр тэр чинь чиний зорилго байхгүй. Тэнгүүд өглөөс бол би яахаа аргагүй тэр дасгал хөдөлгөөн хийхээс хүн ингээд өөрөө гадаад байдлаараа аюугаа арчилж чадахгүй бол бид нар татвар байдлаар арчилж чадахгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр арчлал гэдэг нь заавал нүрэ модал гоё гангов хүмүүс биш. Яг энэ байгаа би хаагаа зөв аюугаа зохистой идэж уугаа зөв тасгал нэгээд. Тэгээд ерөнхийдөө зориггүй хүн бол тэгэл аюу би яг анзаарсан. Зориггүй болохоор хүн аюу нэг юм амьдрал итгэхгүй болчихсон юм лээ. Нэг юм итгэхгүй. Тэгэхээр амьдралдаа зоригтой байх хэрэгтэй. Тэгээд зорилгоо олохын тулд өөрийгөө аюу тийм олон юмд оролдож үзэж аюугаа олон юмд хөгжүүлж дээрээс нь үйлдэл хийж явах хэрэгтэй байхгүй. Үйлдэл хийжээж өөрөө тэрэндээ сайн байна уу муу байна уу гэдгийг мэднэ. Сайн ээж болмоор сайн ээжийн тухай ном унш янз бүрийн уншдаг ч юм уу те. Тэгээд дээрээс нь юу юм бэ лээ. Нэг амар том бодож бити өргөө заа. Одоо чинь надад ч гэсэн зорилго тэнгууд амар том байгаад байгаа байхгүй. Тэнгууд болыг бодохоор бид нар яачдаг вэ гэхээр айчдаг те. Аагаал амар ядаргаатай санагдаад шантрах гал те. Яаж би намайг одоо хин сонсох юм гээл. Тэгэхээр ерөнхийдөө бидний хамгийн санаа зовох юм зүйл дараагийн хамгийн зөв алхмаар хийгээ явж байгаа юм ерөнхийдөө. Тэг том зорилго мөрөөдөлтэй байх хэрэгтэй, том мөрөөдөх хэрэгтэй. Тэгжээж хүн тэрэндээ аягүй гоё ингэж мотивац авч бид нар хөдөлмөрлөн. Гэхдээ тэр амар хоол агааныг бодоод бид нар шантарч болохгүй байхгүй. Яг миний бодлол тэр байна. Гэхдээ зөндөө олон мундаг хүмүүс бол бас өөр хаа. Тэгээд нөгөө түрүү ер нь хоёул ихснээс хойш үйлдэл хийх гэдгийг аягүй их ярьлаа л да. Тэгэхээр угаасаа үйлдэл хийх нь чухал нөө бодоол ахаар угаасаа тэгэл бодлол болно те. Тэгээ нөгөө ийм үг гэдэг чинь done is better than perfect. Тийм. Яг зөв. Угаасаа нөгөө бид нар юу гэж боддог вэ ингэдэг хата би бас ингэж бодож байсан. Амар сайн блог хийдэг болчаал блог хий. Гэ боддогс доктор 3-4 жил. Юу гэсэн үг бид нар чинь би яаж блог хийхгүй бол яаж сайн блог хийдэг болох юм бэ тийм. Тэгэхээр чинь үнэхээр ингээд бид нар одоо жишээ нь ямар нэгэн хийхдээ заавал анханасаа төгсөх гэж бодоод юм байлаа. Ерөөсөө тийм байхгүй. Хийдэл яваандаа бид нар сайн болно. Одоо ч надад сурахын зөндөө л энэ анхны бичлэгийг үзэх юм бол би ингээд сайн байна уу гэж хэлэх гэж 30 минут гармаа салгаж ингээд сайн байна ч гэж хэлж чадахгүй байгаа байхгүй. Бага сайн байна уу гэж ингээд гар салгалаад тэгэл хайж гараж байгаа анцгай аваад тэгэл ингээд тэгэл ингээд дараа нэг бичлэгээ засаад оруулсан чинь дуу амар сул гэсэн аян амар чанга гарч ирэл хүмүүс яа чих гэж ингээд тэгэж ингээд тэр болгоноос сурж байгаа байхгүй. За ингэж тэр влог хийдэг бол тийм биш үү гэх юм тийм. Тэгэхээр аливаа зүйлийг хүн хийхдээ одоо тасгал ч гэсэн анх хийхэд амар ядарна чадахгүй байна шантармаар санагдана
Тэгээд нөгөө одоо би 30 хил хаян гэж өөрөө шампрахаа орно. Би зүгээр өдөр болгон би 30 минут дасгал хийнэ гэдэгт анхаарлаа хандуулж явах хэрэгтэй юм билээ хүн ерөнхийдөө. Тэгэхээр явандаа сайжрна. Тэгээд одоо ингээд дасгал хийхгүй байхаар би ч нэгдэг болно явандаа. Хийхгүй л бол ингээд болохгүй. Чи биш юм шиг санагдаад. Дасгал хийж байвал би санагдаад тий. Тэгэхээр ингээд зуршил тэгээ бидний өнөөдөр хэн байгаа ч ерөөсөө бидний хийж байгаа бүх зуршлууд шүү дээ юм бол. Тэгэхээр өөрийнхөө амьдралын зуршлыг бид нар байнга сайжруулах юм бол бид нар сайн чанарын хүн болно. Бид нар сайн чанарын хүмүүс байл бидний амьдрал сайжрна. За тэгээ амьдралаа сайжраад ирэхээр хүн яадаг вэ гэхээр бусад хүмүүст ойлгосон юм хаваалцсан. Биеэ засаад гэрээ засаад төрөөс гэдэг Монголын хүч яг үнэ. Яг л тийм л дараалал явагддаг юм дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар өөрийгөө биеэ засаагүй байж төрөөс гадаг мэдээлэл олдохгүй шүү дээ. Дараа нь яах гэж байгаа замаа мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн нэгдүгээр хэлэх юм одоо зарлага мөрөөдөл мэдэхгүй байна. Яах вэ гэж байгаа хүмүүс бол хамгийн ихэд өөрийгөө сайжруулах зорилгоор тавь. Өнөөдөр би сайн хүн бай. Хов ярьдаг бол хов ярихаа болоод бусдад гоё үг хэлдэг болсон тий. Өнөөдөр би хов иддэг бол хов идэх болоод дасгал хийдэг болоод зөв юм иддэг болъё тий. Гэдэг ч юм уу. Яг тэрнээс эхэлнэ тий. Муу зуршлаа, сайн зуршлаар салах. Тэр юмнаас эхэлнэ. Тэгээд явандаа чиний юмыг харах өнцөг чинь өөрчлөгдөөл олон одоо нэг юу чин зузаараад гэдэг шиг тий. Одоо мэдлэг чин зузаараад, тарих чин улам булчин хөгжөөл юм шал өөрөөр хардаг бол нүдэн ангаагаад тэгээд за одоо надад ийм зам байна гэж ингээл хэлдэг юм билээ. Хүн ер нь бол одоо би чи одоо би чи гэж. За ингээд ярилцах цаг маань хоёулагийн ярилцах цаг маань өндөрлөх тийшээ хандж гин. Тэгээ сүүлийн ормыг сувдаадаа үлдээе. Тэгээд сонсогч маань хандаж хэлэх сүүлчийн үгээ үлдээнэ үү гэдэг шиг. Ерөнхийдөө ер нь бол ярих санаануудаа ерөнхийдөө л ярьчлаа. Гэтэ яг миний одоо амьдралдаа яг барьдаг зарчим бас нэг зарчим юу гэхээр хүн болгон өдөртэй хүн болгонд энэ хараад ирэхдээ өөрийгөө онцгой гэдгийг мэдэрхийг аяг хүсэж байгаа тийм. Тэгэхээр бид нар заавал хүнд ингээд өөрийгөө онцгой гэдгээ батлах гэдэг шаардлагагүй тийм. Бид нар бол заавал хүн батлахгүйгээр бид нар бүгд л онцгой хайртай ээжийн хайртай хүн аавын хайртай хүү тэгэл ханы хайртай эхнэр тэг хүүхдүүдийн хайртай ээж. Тэгэхээр заавал одоо энэ хүсэл мөрөөдөл тэмүүлэл гэж ингээл ярьж байгаа юмыг бас нэг том болгож бодоод үнэхээр стресс болоод ирэх хэцүү шүү дээ тийм. Чиний зүгээр л дадлага гэдэг чинь өнөөдөр л чи өөрийнхөө сайн хэлбэр болох ч л байгаа юм. Өдөр болгон бид нар өөрийнхөө сайн хэлбэр болохын төлөө хичээгээл явж байхад бид нар зорилготой бүрэл авахгүй тийм. Амжилттай хүчтрээс илүү сайн байх хэрэгтэй. Тэгээд өдөр болгоныг бас бэлэг юм. Тэгээд бидэрт бол хамгийн их одоо өгсөн юм бол цаг байна. Цаггүй байна, завгүй байна гэж бодож байгаа бол Facebook ухаа байлаа тийм. YouTube дээрээс хамаагүй бичлэг үзгээ байлаа. Тэр цагийг өөрийгөө хөгжүүлэх зарцуулаарай. Тэгээ миний бас энэ дээр ингээд нөгөө бичсэн тэмдэглэсэн юм байгаа. Өөрийгөө хайхаа байлаад өөрийгөө бүтээ. Миний дээр яг агиох боддог юм байхгүй. Яг бид нар ингээд өөрийгөө хайна, өөрийгөө олно гэж аяг ярьдаг болсон байна шүү дээ тийм. Би ч аяг тэгж ярьдаг. Гэтэ нөгөө ингээд алга болсон баг хайж байгаа юм шиг ингээд явахгүй тийм. Ингээд чи бас дотроо байгаа шүү дээ. Чи дотроо байгаа. Тэгэхээр өөрийгөө хайна, өөрийгөө олно гэдэг одоо өөрийгөө олох гэдэг үг чинь ерөнхийдөө чиний хүчин хүсэл эрмэлзэл чинь юу юм, амьдралаас хүсэж байгаа юм чи юу юм. Дээрээс нь чиний чадвар чинь юу юм, авьяас чинь юу юм. Энэ хоёроо хослуулаад тэр өөрийнхөө хүсэж байгаа юмыг бүтээл гэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд бид бүгд өөрийгөө бүтээсээр байх болно. Өнөөдөр ингээд жишээ нь 50,000 сабскрайбертай болгоод ингээд би блогч юм болоо гэж ингээд юм бол би цаашлаад өөрөө хөгжүүлэх юм андаа хаал хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө чи өнөөдөр ирээдүйд чи 10 жилийн дараа 5 жилийн дараа хэн байхаа чи юусаа мэдхгүй байхгүй. Өнөөдөр их стамаа хийгээл явж идэл бид нар ирээдүйд юу ч махаа юусаа таашгүй байхгүй. Тэгэхээр чи гайхамшиг бүтээж чадна. Өнөөдөр бид нар одоо бидний бодож байгаас илүү хүч чадал бид нарт байгаа. Яг чиний хэлдэг шиг те гайхалтай чадвар байдаг байхгүй. Бид нар өөрсдөө бодлоор хараачдаг байхгүй. Яаж би чаддیں۔ 3 гарах тийм биетэй байхад л болооч гэдэг юм уу те. Эсвэл би 3-4 хүүхэдтэй юм чинь яаж би тийм юм хүсэл мөрөөдөл мэдлэг юм хийх юм одоо болоо. Бид нар амьдрал өнгөрөө гэдэг ч юм те. Тийм юмсээ байдаггүй хамгийн эхлээд харах өнцөг өөрийнхөө бодлоос эхлээл тэгээл ерөнхийдөө өөр дээр ажиллаж хахад л дараагийн замнууд чинь нээлттэй болж эхэлсэн юм байлээ гэж өөрийнхөө туршлагаас хэлэхэд ерөнхийдөө тийм л байна. Ерөнхийдөө подкаст үздэг хүмүүс дандаа өөрийгөө хөгжүүлээ, өөрийнхөө сайн хэлбэр болъё гэсэн хүмүүс байдаг шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр та нарыг бууж өгөхгүй. Дээрээс нь бас нэг юм хэлгээд бүх юм дартан байдаггүй. Уралт заавал байдаг тий. Заавал унан, заавал бүдрэн. Тэгэл унчингууд бид нэр айчдаг баг. За байли бид. Угаасаа болохгүй гэж бодчихсан. Одоо ингээд болохгүй тодорхой болчихлаа гэл тий. Тэгэхээр бууж өгөөгүй өөрийгөө дандаа сайжруулахын төлөө хичээдэг тийм хүмүүс одоо амжилтын гол нөгөө юу байдаг, нууцсан байгаад. Айгу урч чаддаг. Уунсан ч урагшаа ундаг тий. Уунсан ч ингээд урагшаа унаас басдаг. Ингээд арагшаа ундаг. Ядаж нэг урагшаа ингээд алхмаар ундаг хүмүүс байна. Тэгэхээр унжаана гэдэг чинь бид нар нэг юм хийгээд байна л гэсэн үг амьдралтай.
Хүмүүс чамайг шүүмжлээд байна гэдэг чинь чи нэг хэрэгтэй юм хийгээд байна. Аль зөв юм аа хийгээд байна гэсэн. Хэн ч чамайг шүүмжлэхгүй, хэн ч чамайг ерөөс чи унахгүй, чиний амьдрал аяга амархан байгаа байвал тэгэл за би нэг юм бодох хэрэгтэй юм биш үү гэсэн багтаа ерөөхдөө. Тэгээд бид нар угаасаа хэцүү юм хийж амархан амьдралыг авна. Амархан нэгэл яваад байвал амьдрал хэцүү байна. Тэ? Ерөөхдөө тийм л за тэгэж хийлээ да зөндөө одоо юм хэлчихлээ тэ. Тэгээд яг зөв. явж тавхад байгаа бол ярилцах сайхан байлаа. Яг гоё дүгнэлт хэллээ. Тэгээд нэг сувдаас бас нэг влогоос нэг сурдаг юм айгүй талархалтай байдаг. Нэг яг чиний түрүү нэлдэг шиг хизээш би ингээд одоо YouTuber болсон 50,000 subscribe даагчтай болчлаа гэдэг нэг сэтгэл ханаагүй гэдэг шиг талархалтай бай. Гэхдээ битгий хизээч битгий сэтгэл ханамжтай бай гэж үг өгдөө шүү дээ. Тэр шиг бид нар ингээд байгаад байгаа амьдралдаа талархалтай байх нь зөв, байгаа бүхэл зүйлдээ талархалтай байх нь зөв. Гэхдээ үргэлж нөгөө талархалтай байна гэл нөгөө хүмүүс бас заримдаа би ч гэсэн анх бас жоохон тэгж ойлгодог лээсэн. Талархалтай байна гэхээр нөгөө ханцсан юм шиг боддог. Тэгэхээр ердөөсөө ингээд байгаад сэтгэл ханж болохгүй зүгээр талархалтай байх, сэтгэл ханамжтай байх хоёр гэдэг нь өөр утгатай юм байна гэдгийг л ойлгож байсан. Тэгэхээр үргэлж дээшлэхийн төлөө, өсөж хүчхийн төлөө, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хажуудаа байгаа хүндээ өлөр дуурайл болохын төлөө явах нь хамгийн зөв юм байлаа. Тэгээ маш гоё. Наач ястаа гоё. Дүгнж хэлсэнд маш их баярлалаа Сувда. Хандаг ястаа гоё, сүүлийн санаасаа аяга гоё. Яг гоё зөв юм хэллээ манай ак. Ер нь бол яг тийм талархалтай хүн, сквал нэг хандаггүй хүн гэдэг чинь бас хоёр өөр хүн байгаа шүү. Талархалтай мөртлөө хөгждөг хүмүүс сквал зүгээр байгаа юм аа. Ерөөсөө хайрлаж одоо талархдаг мөртлөө за дахиад энтэй солчвол би жаргалтай бол чинь ийм л юм авчигээ бодоод байвал насаараа айгуу тийм ханахгүй яваа л энэ. Тэгэхээр би нөө сая хэлдэг шиг нэг амар ханахгүй ингээл яваад байгаа биш. Талархаад хөгжихийг хэлдэг байна тий. Бага бүх юм байгаагаар нь хүлээж аваад талархах дээрэс нь дараагийн үе шатанд очихын тулд хичээ хөдөлмөрл тэгээд бас талархалтай бай. Тэгээд миний мартсан байс энэ санаалж бас хийчихсэн багтаа баярлалаа. Талархал бол ад жаргалын хамгийн том дэлгүүр гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол тэг харьцуулбал ад жаргалын хамгийн том булгаач гэдэг байгаа шүү. Тэгэхээр эсрэгээрээ талархал бол биднийг аягүй тийм жаргалтай болгодог юм баггүй юу? Ер нь бол тийм. Окей, thank you Сувда. Хоёлаа маш сайхан мүлжүүртэй яриа өрнүүллээ. Тэгээ урилгыг маань хүлээж авч оролцсон маш баярлалаа найздаа. Тэгээд цаашдынхан шин сайхан контентуудад амжилт хүсье. Олон зүйлийг хийж олон залуустаа сайнаар эргээр нөлөөлөөрэй. Найздаа ч гэсэн тийм хаашаа улам хүмүүс урам өгөөд подкаст влогуудаараа олон үзсэн байна. Айнэ.